сайн байцгаана уу? За та нартай энэ өглөөний эзний өдрийн өглөөний мэндийг хүргье. Тэгээд эзнийхээ үгийг сонсох гээд эзнээ магтах гээд ирсэн та нартай баярлалаа. Бурханд талархлыг өргөөд залбираад энэ цагаа эхэлье. За эзэн бурхан минь танда яг энэ цагийг даатхан залбирж байна. Бид таны үгийг сонсоход бэлэн байна эзэн минь. Бидний зүрх сэтгэлийг яг бэлэн болгож өгөөрэй. Та бидэнд түүн нэг үрд нь хувьчлан яг юу хэлмээр байгаа тэр зүйлээ хэлж ойлгуулж өгөөрэй. Таны үг өөрөө ажиллаа хийдэг. Таны үг өөрөө хүн болгонд нь хэрэгцээнд нь тааруулаад хариулдаг учраас үнэхээр тандаа баярлалаа. Таны үг амьд, таны үг биднийг өөрчилдөг үлээ. Тэгээ өнөөдөр энэ сонсох гэж байгаа бидний таны үгээс сонсох гэж байгаа бүх зүйл бидний амьдралд хэрэгтэй үр шимээ өгсөн зүйл байх болтугай гэж Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За тэгээд өнөөдөр бид нар өрүүтийн түүхийг үзээ явж байгаа. 1 2 дугаар бүлгийг ярьсан. Өнөөдөр 3 дугаар бүлэг байна. За 3 дугаар бүлгийг эхлээд бүгдээрээ их тексттэй уншия. Тэгээд эзэн бидэнд яг юу хэлж байгаа талаар ярилцъя. Өрүүтийн 3 дугаар бүлэг. Нэгэн удаа хадам их Номын өрүүтэд охин минь чамайг сайхан амьдруулах орон гэрийг би хайж өгөх ёстой биш үү? Зарц бүсгүйчүүдтэй чиний байсан Бооз чинь манаас хадна шүү дээ. Өнөөшин тэр хүн өтрөм дээр арваа шигшин. Тэгэхээр чи биеэ угааж тослоод бас аятайхан хувцлаад өтрөм дээр оч. Харин тэр хүнийг идэж ууж дуусталт нь өөрийгөө мэдэгдэж болохгүй шүү. Тэгээд хаа хажуулахыг нь анаж мэдээд унтахаар нь хөл хавийг нь сөхөд хэвт. Дараа нь яахыг чинь тэр чамд заагаад өгнө гэлээ. Тэгтэн өрөөт. За би хэлсэн бүгдийгт нь ёсоор нь гүйцэтгэе гэв. Өрөөт өтрөм дээр очиж хадам ихийнхээ зааварсан ёсоор нь бүгдийг гүйцэтгэжээ. Бооз идэж уугаад сэтгэл хөгжиж овоолсон үр тарианы захад хажуулахаар яв. Тэгээд өрөөт цэмээрхэ очиж хөл хавийг нь сөхөд хэвтлээ. Шүн дундын үед Бооз давхын хөрвсөн чинь хөлдөн нэг эмэгтэй хэвтэж байх нь тэр. Чи чинь хэн бэ гэж Боозыг асуухад таны зарц өрөөт байна. Та манай үеийг зойлж авах эрхтэй хүн учраас зарц намайгаа хормоогоороо хучаач хэмээн өрөөтийг хэлэхэд Бооз охин минь яаваа чамайг өрөөх болтугай. Чи баян ядуу ямар ч залуусын араас явсангүй. Инэрл журмын энэ үйлс чинь эхнийхээсээ илүү сайн байна. Бүү зов охин минь. Чамайг гойд сайн бүсгүй гэдгийг эндхийн хүн болгон мэдэж байгаа болохоор гойсон бүхний чинь би чиний төлөө хийж өгье. Хэдийгээр би танаа үеийг зойлж авах эрхтэй нь үнэн боловч надаас ч илүү ойрын хамаатан бас би. Өнөө шөндөө чи эндэ бай. Өглөө болог. Тэр хүн чамайг зойлж авбал сайн биз авг. Хэрв тэгэхгүй бол би чамайг зойлж авна гэж Яавагийн өмнө андгаалъя. Үүр хаяартал хажуул гэв. Үүр хаяартал өрөөт хөлдөн хэвтээд хүмүүс нэг нэгнээ ялгаж танихааргүй байхад бослоо. Өтрөм дээр эмэгтэй хүн ирснийг мэдэгдэж болохгүй гэж Бооз хэлв. Бооз нөмөрч байгаа шайлан алчуураа дэлгээд байр гэхэд өрөөт алчуураа дэлгэн байрав. Тэрээр 6 утгаар арваа хийж өрөөтэд өрүүлчихэд өөрөө хот руу буцлаа. Өрөөтийг буцаж ирэхэд хадам их нь за охин минь юу олов доо гэж асуув. Тэгтэн өрөөт Боозын хийсэн бүгдийг ярьж хадам ээжтэй гар хоосоо очиод явах вэ гэд энэ 6 утгаар арвааг өгсөн гэв. Тэгтэн Номи за охин минь хэрэг явдал юу болохыг мэдтлээ хүлээ. Цаадах чинь өнөөдөр энэ бүгдийг шийдчил таарна гэлээ. За ийм одоо түүх байна. Тэгээд энэ түүхийг ярихын өмнө ер нь бид өрөөт бүсгүй түүхийг үзэж байгаа өмнөх номлолууд дээр энэ түүх маань өөрөө гайхамшигтай одоо тийм столжинхэн гялалцсан шигтгэ болсон одоо хар тэр одоо шүүгчдийн харанхуй цаг үе тас харанхуй хар цаг үед жинхэнэ гялалцах шигтгэ болсон түүх гэж дурдчихсэн өмнөх номлолууд дээр. Үнэхээр тийм. Та нар Бенджамин Франклин гэдэг хүнийг мэднэ баг. За энэ хүн бол $10 100-ын дэвсгэр дээр зураг нь байдаг хүн байгаа. За яагаад тэнд байдгаа гэхээр Америкийн түүхэнд маш онцгой одоо үүрэг гавьяа байгуулж үүрэг гүйцэтгсэн хүн учраас тэнд зураг нь байт тийм аа. Хамгийн том дэвсгэрт ч $100 чинь. Тэгээд нэг удаа Парист болсон утга зохиолын шүүмжлэгчдийн итгэгч биш Христэд итгэдэггүй тийм утга зохиолын шүүмжлэгчдийн хуралд оролцсон юм байна л да Франклин. Тэгээд өөрөө яг ямар номноос уншиж байгаагаа хэлэлгүйгээр тэнд цугласан олонд өрөөт бүсгүй энэ өрөөтийн түүхийг уншиж өгсөн байна. Сэтгэл татам
байдлаар уншсан. Үнэхээр чи энэ түүх өөрөө сэтгэл татамд үг шүү дээ. Хайрын түүх. Тэгээд маш сайхан уншсан тэгсэн чинь тэнд байсан хүмүүс бүр нэгэн тал алга тааш сэтгэл нь уярч хүлээж авсан байна. Тэгээд нэг хүн тэдний дундаас нэг нь та сая ямар их сурвалжаас уншиж ба гэж асуусан. Итгэдэггүй хүмүүс байгаа шүү дээ тэд нар чинь. Тэгсэн чинь Бенджамин Франклин юу гэж хариулсан бэ гэвэл ноёдоо би сая та нарт Библиэс өрөөт номыг уншиж өглөө гэж хэлсэн. Тэгсэн чинь танхим тэр чигээр намжим болсон гэж байна. Гайхаад ингээд намжим. Яг ер нь бол яг ийм юм болдог. Бид Библийг зарчмыг нь яриад сургаал үгээс хэлэх ч юм уу ярьж хахад Христэд дургу бүр итгэдэггүй хүлээж авдаггүй хүн ч гэсэн наа чи их аятайхан яг зөв сайхан зүйтэй штэ тийм байна аятайхан байна гэж хариулдаг. Тэгсэн ирнэ за энэ Библиэс юм а гэд хэлчихвэл тоохоо болоод сонсгоо болоо явчихдаг. Тэгэхээр ийм л гайхалтай нэг сайхан түүхийг Библи дотор Бурхан өөрийнхөө үгэн дотор шигтгээ олгож өгсөн юм бэ. Үнэхээр энэ бол яг тийм жинхэнэ одоо хайрын түүх гэж хэлж болохоор ийм гайхалтай сайхан түүх байгаа юм. Тэгээ өнгөрсөн удаа бид нар 1-р бүлэг дээр болохоор Рут хадам ихтэйгээ дагаж явахдаа хэлсэн нэг үгийг бид дахин өнөөдөр энэ хайрын түүх, эн чинь хайрын түүх үргэлжлээд байгаа юм. Хайрын түүх гэдэг нь би маш ерөнхий хайрын түүх гэж хэллээ. За энд Бурхан хүнийг хайрласан хайр явж байгаа. Бурханыг хайрласан хүний хайр явж байгаа. Бурханд хайртай хүмүүс бие биенээ хайрласан хайр явж байгаа. Хайрын гайхамшигтай хороод би энэ 3-р бүлгийг хороо тосгүй хайрын түүх гэж нэрлсэн байна. Үнэхээр тэгж нэрлэмээр байсан. Гайхалтай. Тэгээд 1-р бүлэг дээр болохоор Рут хадам ээжтэй нэг зориулалт гаргасан гайхалтай үгийг хэлсэн. Тэрийг бид нар бүр санджаах учиртай гэж би бодож байна. Тэнд ямар үг хэлсэн бэ гэвэл таны ард түмэн миний ард түмэн болж таны бурхан миний бурхан болно гэж хэлсэн. Таны нөгчсөн газар би нөгчөж би ясаа тэнд тавих болно гэж хэлсэн. Танаас намайг үхлэл салгана өөр юу ч салгахгүй. Ингэж хэлсэн баг. Энэ бол Рут хадам ихтэй өөрийгөө хэр зориулж байгаагийн одоо илрэл байгаа юм. Өөрийгөө бүрэн зориулсан. Ер нь бол бид нар өмнөх 2 бүлэг дээр ч номлогч нар ярьж исэн хүмүүс маань дурдж исэн ахлагч нар маань хадам бэр хадам хүргэний харилцааны асуудал бол жоохон эдрээтэй түүхтэй. Ер нь хадам эцэг хадам их за ялангуяа хадам их за эцэг гэхээ болий. Хадам их бэр хоёрын хооронд бол ер нь нэг тийм бичигдээгүй дайсагнал явдаг юм шиг байдаг. Ер нь яаж игээд бие биентэйгээ зөрчилддөг. Нэг тийм эерэг гэхээсээ илүү сүрэг тал ихтэй амьдрал тийм байдаг. За энэ яагаад ингэдгийг гэхээр гол нь одоо хоёр ээжийн хайрлж өсгсөн ээжийн хайртай хайрладаг энэ ганцхан минийх гэж баг өмчилж исэн хүүн өөр нэг эмэгтэйг хайрлж байгаа явдал байгаа. Хоёр эмэгтэй гэтэл эхнэр нь болсон эмэгтэй нь болохоор энэ хүн одоо минийх гэд өмчлөлтсөн байгаа. Ээжээс нь харамлна. Ээж нь эхнэрээс нь харамлна. Ийм байдал дээр хадам бэрийн хооронд таатай харилцаа байдаггүй тал бий. Тэгээд тэрнээс гадна бас хадам хүргэний асуудалч байгаа л да. Хадам хүргэний асуудал бас байна. Ер нь яг өөрийн ээжтэй адилхан, яг өөрийн хүүтэй адилхан, яг өөрийн охинтой адилхан байна гэдэг бол Бурханы хайрыг яг өөртөө авч шингээсэн, хайрыг мэдэрсэн, Бурханы хайраар хансан хүнээс гарах үйлдэл болохоос биш, Бурханы хайраас бүрэн гүйцэд авч чадаагүй хүнээс гарах явдал биш юм байна. Тэгэхээр Христэд итгэдэг бид нар өнөөдөр Бурханы хайрыг л мэдчил байгаа юм бол Бурханы хайрыг л үнэхээр бүрэн дүүрэн хүртсэн л юм бол Рутээс гарсан тэр хадам ихтэй өөрийгөө зориулсан, бүрэн зориулсан тэр шийдвэрийг бид угаасаа гэр бүл болохдоо хийчмээр юм шиг байна. За эмэгтэйчүүд залуу охтууд байна. Одоо залуу охтууд маань зарим нь нөхөрт гарцсан байгаа, зарим нь арай гараагүй бэлтгэл хийгдээд явж байгаа, залбираад явж байгаа бах.
хадамд гарахынхаа өмнө би хадам ээжтэйгээ өөрийн ээж шиг харилцсан гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй. Өрөөт яг яаж өөрийгөө зориулсан шиг тийм шийдвэрийг. Өрөөт өөрийнхөө ард түмнийг орхиод, өөрийнхөө нутгийг орхиод, дассан сурсан газраа орхиод хүний юу ч мэдэхгүй, танихгүй нутагт ирж амьдарж байгаа шүү дээ. Хадам ээжтэй зориулаад. За нэг ийм үг явж байгаа. За хоёрдугаарт нь бас миний нэг яг эргээд энэ түүхэн дээр дахиад нэг санах зүйл бол хадам ээжийн талаас. Хадам их Номи Бэрдээ өөрийгөө бас яаж зориулж байгаа юм бэ? Бэрийнхээ төлөө яаж санаа тавьж байгаа юм бэ? Хоёр талаас байх ёстой. Ер нь харилцааны одоо зөв зүйтэй байдал, зөв зүйтэй нааштай эерэг сайхан харилцааны нөхцөл яаж бүрдэх вэ гэвэл хоёр талаас байж иж бүрдэнэ. Мэдээж яг маш сайн итгэгч хүн нөгөө хүн нь жаахан сул итгэлтэй байх ч юм уу итгэдэггүй байвал маш сайн итгэлтэй эсвэл итгэдэг нь буулт хийн л дээ. Мэдээж буулт хийн. Гэхдээ ер нь бол хоёр талаас байх нь зохистой байдаг. Тэгэхээр Номи одоо энэ 3 дугаар бүлгийн эхэнд Номи Бэрдээ нэг үг хэлж байгаа. За нэг удаа гэд эхэлж штэ. Бүлэг маань нэг удаа гэж эхэлж байгаа. За нэг удаа гэж эхлэхдээ одоо охин минь би чамд сайн сайхан амьдрах орон гэрийг хайж өгөх ёстой гэж хэлсэн байгаа. Охин минь чамайг сайхан амьдруулах орон гэрийг би хайж өгөх ёстой биш үү гэж хэлсэн байна. Охин минь гэж хэлсэн. Рут Номигийн хувьд бол одоо яг төрсөн охин шиг нь болсон байна. Яг тийм харилцаатай. Тэгээ энэ дээр энэ сайхан амьдруулах орон гэр гэдэг нь сайн хань олж өгөх гэсэн утгатай. Сайн ханьтай байж, орон гэртэй байж сайхан амьдрах нь шүү дээ. Сайн хань гэдэг ер нь маш чухал. Хань сонгох гэдэг асуудал бол маш чухал асуудал байна. Хүний амьдралын хамгийн одоо бас чухал шийдвэрийн нэг дээ. Тэгэхээр одоо охин минь гэж яагаад хорвоогийн бүхэл их хүний охиндоо хүсдэг тэр хүслийг Номи хэлж байна. Хорвоогийн бүхэл их хүн. Би энэ дээр нэг жишээг аягүй сайн санаж байгаа. Манай ээж аав хоёр би яг өмнө та нарт бас ярьжсэн ч гэж санаж ин гэхдээ дахиад ярьчи. Сонсоогүй үлдсэн хүмүүс бас байсан байж магадгүй. Энэ түүхтэй бас нэлээд холбоотой учраас би ярьж байгаа юм. Манайх айл байдаг нэг хурш айлын маань арай манай ээж аав хоёроос нэлээд настай дуу нэг арай ахмаг насны гэр бүлийн хоёр байсан. Ганц өргөмөл охинтой. Тэгээд тэр ганц өргөмөл охиндоо нас нь нэг 16 7 хүрээд ирэхийг нь олдог хань хайж эхэлсэн юм шиг байгаа. Тэр хоёр хайх юу ах вэ одоо хажуугаар мортой сайхан залуу хүн мортой дахиад өнгөрөнгүүт сэвжиттэй сайхан хүү явж явах чинь чи хэний хүүхэд вэ гэж хэлдэг. Сэвжиттэй сайхан хүү өнгөрлөө гэв. Тэгэхээр одоо охиндоо сэвжиттэй сайхан хүүгээр хань хийж өгмөр ба штэ тэр ээж аав хоёр. Тэгээд манай ээж аав хоёр сүүлд намайг өсөөд нилээн 16 7 хүрээд ирэхээ алдаад хоорондоо ярьжсэн юм би сандгийн. Лувсан ташхаа цэвгэж байгаа хоёрыг сэвжиттэй сайхан хүү хажуугаар дахиад өнгөрлөө хэний хөөхт вэ гэж хэлэхтэн чи хоёр шоолоод хөхөрж ээж билээ. Өөр дөр тулаад ирэхээр байдгийн байж тээ. Охин өсөөд ирсэн чинь айлын хүү харах гээд энэ шүү гэж хоорондоо яриад хөхөрлөжжсэн. Үнэхээр энэ бол эцэг их хүний одоо хань үр хүүхдийнх нь хань сайн хань таараасаа гэдэг хүсэл байгаа. Яагаад гэвэл сайн хань ижил гэдэг чинь амьдралын одоо хамгийн чухал амьдралд хоёулаа нэг яг хамтраа зүтгэх гар нийлсэн тийм хоёр хүн л байх хэрэгтэй. Тийм учраас эцэг эхүүд ингэж хүсдэг. Тэгэхээр Номи бол Рутиг охиноо гэд яг төрсөн охин шиг би чамайг сайхан амьдруулах орон гэрийг хайж өгөх ёстой биш үү гэж хэлж байгаа. Номи ингэж хэлэхдээ яг энэ цаг үед л гинтхэн за би Рутид нэг хань олж өгөх юм бэ шүү гэж бодсон уу? Үгүй ээ. Номи бүр эрт бодсон. Эрт бодсныг яаж бид мэдж гин үү гэвэл Рутиг 2 дугаар бүлэг дээр хаягдсан тариа түүж ирийгээд яваад хаягдсан тариа түүгээд ороо ирэхт нь асуудаг штеп. За миний охин юу болов? Чи хэний газар дээр очиж ажиллав? Ямар хүмүүстэй ажиллав гэж асуухт нь Бооз гэдэг хүний өтрөмдөр ажиллалаа гэж. Юу тариан талбайд ажиллалаа гэж хэлдэг. Тэгж хэлэхэд нь Номи юу гэж хэлдэг вэ гэвэл амьд үгсэн аль альнаас нь инэрл журмаа татаагүй яавэ түүнийг өрөөх болтгоо гэж хэлдэг.
амьд үхсэн аль альнаас нь ерөөлөө татаагүй яавэ түүнийг ерөөх болтугай гэж. Энэ номигийн энэ үг бол аль талыг бодсон түүнд Михайлд нэг бодсон бодлоо гэж төөрсөөр төрөлдөг кинон дэр хэлж идэг да. Яг тэрэн шиг номид нэг бодсон бодол байсан. Номид бодсон бодол нь Бооз. Боозын талбай дээр очиж тариад үз. Тэгвэл энд номи дөнгөж ирэнгүүтэл за би энэ охин тань олж өгөх ёстой. Энд ч одоо намайг дагаад түрээд ирлээ. За байж манайхны ах トゥ дотор чи хийн байдаг үлээ. Бодоодох юм. Бооз байна. Тэр байна. За би боозтой очиж уулздаг хэрэгээ. Номи юм хийсэн үү? Хийгээгүй. Зүгээр л амьд үхсэн аль альнаас нь инэрл журмаа татаагүй яавэ түүнийг ерөөх болтугай гэж хэлсэн. Энэ их гайхалтай үг. Энэ бол за яавэ ажиллаа хийгээд эхэлжээ гэж байгаа хүний үг. Би залбирж байгаа. Мэдээж бодож ийн гэдэг чинь залбирж байгаа гэсэн үг шүү дээ. Би бодож байгаа, би залбирж байгаа. Яавэ ажиллаа хийсэн бэ? Яг гэвэл Боозын өтрөм дээр Боозын тариан талбай дээр очино гэдэг бол тохиолдол биш. Энэ угаасаа бүр номигоос өмнө Яавагийн бодол санаанд байсан зүйл. Яавэ бидний итгэдэг, та бидний итгэдэг амьд мөнхийн бурхан Яавэ биднээс бүр хамаагүй өмнө бидний амьдралд юу ч болоогүй, бүр бидний амьдрал үүсээгүй байхад бидэнд зориулсан төлөвлөгөөтэй байдаг. Энэ бол тохиолдол биш байсан. Харин номи Яаваг мэддэг олон жил Яавагийн хайр элбэрэл журмыг амсаж өссөн хэдийгээр зовлон зүдүр тохиолдсон ч гэсэн гашуураад тэр чигээр алга болоогүй намайг гашуун гэж дууд гэж хэлсэн хэрнээ Яавэ ерөөг гэж хэлээд охиндоо сайн хайна олж өгнө гэж сууж байгаа хүн чинь холдоогүй л байгаа шүү дээ Яавагаас. Энэ хүн сайн мэдж байгаа. За Яавэ ажиллаа хийж гин миний охинд хайна олж өгнө гэж. Тэгээ энд бурхан ахалж удирдах байгаа хүмүүсээр дамжуулан ажиллаа хийдэг. Ахалж удирдах байгаа хүмүүсээр дамжуулан ажиллаа хийдэг. Номигаар дамжуулаад бурхан ажиллаа хийж байгаа. Тэгвэл нэг юмыг энэ дээр бид нар бодох хэрэгтэй. Бид боддог, мэддэг гэхдээ дахин санджах хэрэгтэй нэг юм байна. Тэр нь юу гэвэл бид бурханыг хүлээх хэрэгтэй. Бид бурханыг хүлээх хэрэгтэй. Бид хүлээж чаддаггүй, төвчээргүй учраас бурханы урдуур олж алддаг. Бурханы урдуур орж алддаг. Дуулал номын 37 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл дээр Яаваг л чимээгүй хүлээ. Яавагийн өмнө дуугүй байж түүнийг л чимээгүй төвчээртэй хүлээ гэж хэлсэн мэт. Түүнийг л төвчээртэй хүлээ. Номи төвчээртэй хүлээсэн байна. Урдуур нь гүйж очиж Боозтой юм яриаггүй, Боозын нөгөө нэг хамаатантай яриаггүй. Одоо яасан гэхээр харин бас нэг бидний нэг сурах юм бол ахалж удирдах байгаа хүн ч тэр өөрөө ч бай тэр нэг бодох юм нь бурхны цаг гэж юм хүлээж явах та. За одоо яг бурхны цаг байна гэж мэдэх ёстой. Одоо яг бурхны цаг байна. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийн эхэнд номи яг одоо цаг нь болсон гэдгийг мэдсэн. Тийм учраас өрөөтөд одоо бодлоо хэлж байгаа юм. Төлөвлөгөөгөө хэлж байгаа юм. Тэгээ гэр бүл болно гэдэг бол гэр бүл болохын өмнөх ер нь гэр бүл болоход 4 үе шаттай гэж сэтгэл судлаачид ярьдгийн байлээ. Нэг сэтгэл судлаачийг би ярьж байгааг сонссон. Яг янз янзаар хуваадаг баг. Ямар ч байсан 4 үе шаттай гэдгийг би сонсч байсан. Эхнийх нь мөрөөдлийн үе шат гэж ярьж байгаа. За номи Рут 2-ын хувьд бол мөрөөдлийн үе шат мөн. Яг гэвэл Бооз хариугаа өгөөгүй байгаа шүү дээ. Бооз яахыг мэдэхгүй, яаж хүлээж авахыг мэдэхгүй. Гэхдээ мөрөөдлийн үе шатн дээр хүн дэндүү их өндөр гордлоготой байдаг. Дэндүү сайхан одоо нэг л үлгэрийн юм шиг тийм сайхан харах уу? Эсвэл үлгэрийн дагин шиг сайхан эмхтэй байхгүй ёстой бүр өөгүй, бүр согоггүй, жигтэйхэн сайхан гэж хүлээдэг. Мөрөөдлийн үе байна. Гэхдээ харин гэрлэлтийн дараа бол амьдрал тийм биш ээ. Тэр өөгүй гэдэг хүн чинь өөтэй, хүн л юм чинь. Ер нь гэр бүл болох гэж байгаа хүмүүс бол энийг бас тооцох хэрэгтэй. За миний одоо гэр бүл айл гэр болох гэж байгаа, эхнэр болох гэж байгаа, хайн нөхөр болох гэж байгаа энэ хүн бол ийм зан чанартай. Би энийг нь хүлээж авнаа гэж шийдэх ёстой. Энд нэг шийдвэр яг өрөөт шиг зориулалт гаргах ёстой. За зүгээрээ миний хань болох хүн
Ийм. Гэтэ би энийг хүлээж авна. Ягаад гэвэл яав намайг энэ хүн лүү чиглүүлсэн гэдэг итгэл байх хэрэгтэй. Намайг энэ хүн лүү чиглүүлж гин гэдэг итгэл байх хэрэгтэй. Тэгвэл хүлээж авах хэрэгтэй. За тэгээ хоёулаа төлөвлөөд номыг хэлж байгаа. За чи өнөөдөр өтрөм дээр яваад оч. Би зүгээр товчлоод ярьж шүү, зүгээр утгыг ярьж байгаа. Ягаад гэвэл бид нар гол юмнууд дээр нь тогтож ярих учраас би цаг хэмнэх үүднээс зүгээр утгыг ярьж. За чи би усанд ороод бие угаагаад сайхан тослоод одоо аятай хувцас өмсөд өнөөдөр өтрөм дээр яваад оч. Өнөөдөр 10 шигшдэг өдөр байгаа. За Юудын ёсонд, Израильчуудын ёсонд 10 шигшнэ гэдэг бол одоо жаахан баяр, одоо яг тэгэхээр ургацаа хурааж аваад дуусгах гэж штэ. Тийм учраас бага хэмжээний баяр хийдэг, тэмдэглэдэг, найр наадам шиг одоо гэдэг юм уу да. Бага хэмжээний бэсрэг найр хийдэг. Тийм учраас нөгөө боозыг идэж уугаад дуусгаарна гэж хэлдэг байхгүй юу? За чи өөрийгөө мэдэгдэж болохгүй шүү. Идэж уугаад дуусгаар нь хаана хажуулахыг нь харж агаад ийм хийгэрэй гэж зааж өгсөн. За тэгээ энд яг энэ хэсэг дээр бид нар энийг харах юм байна л да. Тэр харах юм нь юу гэвэл хиний хэлсэн үгэн дотор Номигийн хэлсэн үгэн дотор 2 дугаар хэсэгт нь одоо амьд үгсний аль альнаас нь инрэл журмаа татаагүй яваагийн ард нэг өгүүлбэр хэлсэн байгаа. За тэр өгүүлбэр нь юу байсан бэ гэвэл ингэж хэлсэн. Тэр хүн чинь манай өвийг зольж авах эрхтэй хүний нэг нь байгаамаа гэж. Манай өвийг зольж авах эрхтэй ойрын хамаатны нэг нь байгаамаа гэж хэлсэн. Манай өвийг зольж авах эрхтэй ойрын хамаатан. За энэ зүйл бол маш гайхалтай. Бурхан хайрладаг ард түмэндээ зориулж гаргасан хамгаалалтын амьдралыг нь баталгаатай авч явах тийм хайрын хууль заавар байсан. За энийг ярихад бид нар бүр Эхлэл номын 38 дугаар бүлэг дээрх Тамар Юдагийн түүхээс эхлээд ойлгож болно. Тамарыг Юда бас Тамар чи хайр үндэстэн байгаа шүү дээ. Тамарыг том хүүдээ эхнэр болгож авч өгсөн чинь том хүн явгийн өмнө буруу юм хийж хагаад нас барцсан. Тэгэхээр дараа нь 2 дахь хүүдээ одоо бэргийн их чигээ чи аваад үр хүүхдийн залгамжлуулаад төрүүл гэж хэлсэн. Бас нас барцсан. 3 дахь хүн арай өсөж томроогүй. Тийм учраас за чи манай Шилаг өсөж үндитэл насанд хүртэл нь 90 цент хүртэл нь төрхөндөө очиод байжээ гэж явуулсан. Тэгтээ харин хүн томорчод байсан ч гэсэн Тамарыг өгөөгүй. Тэгэхээр Тамар янз бүрийн арга замаар аргалж байгаа хадам эцэгтэй өөрийгөө таниулалгүй хадам эцгээсээ жирэмсэлдэг. За энэ түүх бол итгэдэггүй хүний чихэнд аимшигт түүх шүү. Итгэдэггүй хүний чихэнд бузар хадам ихтэйгээ унтчихжээ гэж бузар гэж хэлнэ. Тийм биз? Гэхдээ эзний үгэн дотор, Явагийн үгэн дотор энэ юм яагаад явж байгаа юм бэ гэвэл удам сутрын таслахгүй тэр хүний нэрийг овогт нь үлдээх зорилго байгаа. Бас бэлэвсэн эмэгтэй гэдэг ямар хэцүү амьдралтай байдаг вэ гэдгийг өнгөрсөн номлол дээр ярьсан. Бэлэвсэн эмэгтэй ямар зовлонтой амьдралын баталгаагүй байдаг вэ гэж. Тэгвэл энэ бэлэвсэн эмэгтэйд зориулсан хамгаалалтын амьдралын баталгааны дүрэн байгаа. Нөгөө талаар өмч газрыг овгийн нэрэн дээр нь авж үлдэх 2 төрлийн юм энэ дотор явж байгаа юм. Манай өвийг зольж авах эрхтэй ойрын хамаатан гэдэг үг хэлээд шүү дээ. Тэгэхээр тэр ойрын хамаатан нь одоо хамаатан садан үр хүүхдгүй байжгаад нас орчхад тэр бэлэвсэрч байгаа эмэгтэй хадам дотроо нөхөрт гарна. Хадмынхнаасаа л нөхөрт гарна. Хадмаас гадагшаа гарахгүй. Тэгээд энийг ямар гэрлэлт гэж нэрлэдэг вэ гэвэл хадам ах дүүгийн гэрлэлт гэж Монгол дээр нэрлэж болж байгаа юм. Хадам ах дүүгийн гэрлэлт. Юу гэвэл хадам ах нь эсвэл тэр бэрийгээ авч хүүхд төрүүлж өгнө. Эсвэл хадам дүү нь бэргийн ихч аваад хүүхд төрүүлж өгнө. Тэгжээж тэр овг үлдэнэ. Тэгэхээр энэ Бурхны хуулинд заасан дүрм журмыг Номи маш сайн мэдчихсэн учраас энэ үгийг хэлж байгаа юм. Бооз чинь
энэ эрэгтэй хүмүүсийн нэг юм аа гэж. Тэгээд зааж өгөө явуулсан. Тэгээд энд нэг асуудал байна. За яг нь номын ингээд хэлдэг юм байж, номын санаа тавьдаг юм байж. За Боос бол настай юм шиг байгаа. Нилээ нас явцсан. Насчин хүн юм шиг байгаа. Яг тэд настай гэж гараагүй л дээ. Яг уншаад үзэхэд насчин гэж өрөөтөөс бол хамаагүй ах гэж харагдаад байгаа юм. Нөгөө талаар одоо номыг юу гэж байгаа зааварж өстой дургу хөрмээр заавар. Чи хөл хавийг нь сөхөө твт гэж байгаа байхгүй. За эн чи юу гэсэн үг вэ гэвэл чи тэрний өөрт нь орол гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. За өнөөдөр энд сууж байгаа залуу охтуудыг за чи тэрнтэй гэрэлж чамайг тэрнтэй гэрлүүлээ чи очиод өөрт нь орчих гэж хэлвэл яах вэ? Хүнжилт нь ор гэж хэлвэл яах вэ? Охтууд тийх үү? Бох пах ёстой боли юу вэ? Та юу ярьж байна гэж хэлэх үстэй. Би тэгж чадахгүй, тэгж шившиг болохгүй гэж. Тэгвэл Рут юу гэж хариулсан юм бэ? Рутийн хариултыг бид нар уншсан. Хадам ээжийнхээ хэлсэн. Таны хэлснийг ёсоор хийе гэж хэлсэн байна. Таны хэлсэн ёсоор бүгдийг хийе гэж хэлсэн. За энэ бол үнэндээ гайхалтай хариулт юм аа. Хүний өөрт ор гэж хэлээд байхад тэгээд тэр настай хөгшний өөрт ороо гэж байхад таны хэлснийг ёсоор биелүүлье гэж хэлж байгаа. За яаж ийм үг энэ хүний амнаас гараад ирвэ? Яаж ийм амархан бэлэн ядчил нэг удаа ч гэсэн ээж наад ч арайгүй юм шүү. Муухай штэ гэж хэлэхгүй байгаа юм. Шууд л амнаас нь бэлэн хариулт гарч байгаа юм. Тэгэхээр энэ юу вэ гэвэл нэгдүгээрт энэ өөрийгөө бүрэн зориулсан хүний л үг. Хадам ээжтэй өөрийгөө бүрэн зориулсан. Бас хоёрдугаарт энэ бол хадам ээжигээ хайрлж хүндэлдэг хүний үг. Тэгэхээр бидний энэ түүхээс сурах хоёр дахь зүйл нь юу вэ гэвэл хайр хүндэтгэл байвал дуулуур байна гэдэг сургамж. Хэрвээ би хайрлж хүндэлж ил байгаа юм бол дуулуур байна. Энэ хүүхдүүдийн хувьд эцэг эхийгээ хүндэлж хайрлж байгаа бол дуулууртай байна. Эхнэр нөхөр хоёрын хувьд нөхрөө тэргүүн гэж үзэж ил байгаа юм бол за яг би дуулууртай гэдэг үгээр хэлэхээ болио л доо. Захирагдах гэж бол бүр хэлэхгүй. Одоогийн хүмүүс захирагдах гэдэгт их дургу. Хайрлж хүндэлж ил байгаа юм бол үгийг нь биелүүл. Үгээр нь бай. Санааг нь авъя. Санаагаар нь явъя. Зарчмыг барьж авъя. Тийм ээ? Миний нөхөр ямар зарчим баримтлаад байгаа юм? Амьдралд ямар зарчим баримтлаад байгаа юм? Би яг энэ зарчим дээр нь л байх юм шүү. Энэ хэрвээ хайрлж хүндэлж ил байгаа бол дуулуур байдаг юм аа. Энэ бидний хоёр дахь сурах зүйл. За, нэгдүгээрх нь болохоор удирдах ахалж байгаа хүний амаар удирдах ахалж байгаа хүнээр дамжуулан Бурхан чиглүүлгээ өгдөг юм аа гэдэг зүйл байна. За, хоёрдугаарх зүйл нь бол хайр хүндэтгэл байвал дуулуур байдаг юм аа гэдэг зүйл. За, энийг хий бүгдээр. Шүн чуулганы хувьд ахалж удирдах байгаа ахлагч удирдагч нарынхаа үгийг сонсох юм бол Яавгийн ерөөл тэргээр чинь дамжиж ирдэг юм аа. Яаваа тэргээр дамжуулан өөрийнхөө ажлыг гүйцэтгэдэг юм аа гэдэг зүйлийг сурыг. За тэгээ очиод өөрт нь орох ч явахдаа хөл хавийг сөхсөн. Тэр хөл хавийг сөхөд хэвтнэ гэдэг бол бас юун дээр байгаа шүү. Хуучин гэрээний номнууд дээр байгаа. Тэр ойрын хамаатны түүх бол юун дээр явж байгаа? Ойрын хамаатны хууль дүрэн бол тахилчид номын 25 дээр байгаа. Тахилчид номын 25. Тэр одоо бэлэвсэн бэргэний авах тухай зүйл нь тэн дээр байж байгаа. Харин энийг 25 дэд хуулийн 25-ын 5 дээр ах дүүс нэг дор амьдарч байгаад нэг нь нас барсан тохиолдолд талигаа чинь хүүхэдгүй байсан бол эхнэр нь хадмынхнаасаа гадны хүнтэй гэрлэж болохгүй гэж хэлсэн байна. Харин нөхрийн ах эсвэл дүүн түүн дээр орж түүнийг эхнэрээ болгоо авах ёстой. Тийхүү тэрээр нөхрийн ах дүүгийн үргийг түүнд гүйцэтгэнэ гэж байна. За тэгэхээр энэ зүйл. За дараагийнх нь болохоор юу байдг юм бэ гэхээр одоо газрыг зойлж авах гэдэг юм байна. Өв газрыг зойлж авах. Тэрний үг гэвэл одоо номыг бол ядуурсан шүү дээ. Угаасаа өмч хөрөнгөө зарчаад бүр ядуурал аргаа бараал гангачиг болохоор гадагшаа явцсан байгаа. Хүний нутагт явж байгаад эргээд ирсэн бэлэвсэн настай эмэгтэй бэлэвсэн бэр хоёрт ямар юмны одоо
өмч хөрөнгө гэж юм байх вэ? Амьдралын баталгаа байхгүй. Ямар сайндаа тариан төрөө түүж хоолж явах вэ? Эн чинь бол хамгийн туйлын ядуугийн шинж байгаа юм. Тэгвэл Бурхны хууль энэ ядууг л хамгаалж байгаа юм. Бурхны хууль яасан гэхээр ойрын хамаатан гэдэг юмыг гаргаж ирсэн. Өв газрыг буцааж худалдаж авах гэдэг юм гаргаж ирсэн. Тийм учраас Боозд найдах боломж байна. За ингээд Рут Боозын хөлийг сөхөд, хөл хавийг сөхөд твтгэхдээ Боозд жигшил төрүүлээгүй. Яа гэвэл Бооз өөрөө тэр дүрмийг мэдж байгаа. Рут юу гэж хэлсэн бэ гэвэл Рутийн хэлсэн үгэнд нэлээд учир байгаа юм. Рут тэнд юу гэж хэлсэн бэ гэвэл таны зарц Рут байна. Хинбэ гэж асуусан шүү дээ. Та миний өвийг зойлж авах эрхтэй хүн учраас зарц намаагаа хормоогоор хуучаач гэж хэлсэн байна. За энэ нь юу гэж байгаа юм гэхээр би таны эхнэр болоход бэлэн байна. Та хуулийн дагуу бол та намайг авч болох юм байна. Би Бурхны үгийн дагуу явж байна. Бурхан Яава маань ийм үгийг өгсөн юм байна хуулиндаа. Би тэгээ хууль журмаараа ярьж өгнө гэж байгаа болохоос биш би тантай нэг унтаад авъя тэгж яагаад би таны эхнэр болчихъя гэсэн тийм санаа огтхон чагуулаагүй. Ямар ч тийм захва зайдан сэтгэнсэн явдал энд байгаагүй. Тийм учраас Бооз ч гэсэн энийг мэдж байгаа хүний хувьд хүлээж авсан. Тэгээ хүлээж аваад хэлж байгаа юм нь тэрч аваад өөртөө татж оруулаад үнсэд таалаагүй. Мэдээж тэр бол ойлгомжтой. Харин яасан бэ гэвэл би чи надаас өөр нэг ойрын хамаатан байгаа. Танад. Эхлээд би тэр хүнээс асууя. Тэгээд тэр авахгүй гэв авал авг, авахгүй гэвэл би авъя гэж хэлж байгаа. За энэ дээр би 3 дахь санааг гаргаж ирмээр байгаа. Тэр 3 дахь санаа нь юу вэ гэвэл бусдыг хайрлсан шийдвэр Бурхны агуу үйлсийг гүйцэлдүүлдэг юм аа. Бурхны агуу үйлсийн үргэлжлэл болдог юм аа гэдэг сургамж байгаа юм. Яг гэвэл Бооз бусдыг бодоод байгаа юм. Рутыг бодож байгаа. Номыг бодож байгаа. Нөгөө талаар бас нөгөө хамаатныг бодож штэ. Тэр хүн авахар байвал авг гэж. Уул нь бол Бооз Рутэд сайн юм шиг байна. Яг гэвэл 2 дугаар бүлгээс харах юм бол сайн байгаа шинж ажиглагдаад байдаг байхгүй юу? Зүгээр ингээд уншиж байхад ямар ч байсан талтай. Одоо эр хүний хувьд Рутыг хараад талтай байсан гэдэг бол угаасаа ойлгомжтой байдаг. Рутийн хувьд бас Бооз татгцсан гэдэг нь ойлгомжтой байдаг. Бүр ёстой хайрлуулчаад бүр та намайг элэг дэвтээсэн үг хэллээ. Та ч намайг шивгчэнгүүдээс чинь дор хүнийг та ч намайг ингэж ийна гэд нахилзаад байдаг шүү. Тэгэхээр энэ хоёрын хооронд хайрын гал ассан байх боломжтой байхгүй юу? Тийм учраас Боозын хувьд бол угаасаа маш амархан хүлээж авч байгаа. Гэхдээ Бооз би энийг чинь аавын шүүгээд ойрын хамаатныг хэлэхгүй хийгээгүй хэлсэн байна. Урдаа тавьж өгсөн. Энэ бидэнд юуг сургаж ийнэ гэвэл бусдыг хайрлсан шийдвэр Яавагийн Бурхны агуу үйл хэргийн үргэлжлэл болдго юм а гэж. За агуу үйл хэрэг гэж юу юм бэ гэвэл Бооз Рут хоёрын дундаас төрөх хүүхэд нь Давидын өвг. Давидаар дамжуулаад Бурхан бидний аврагч, зойлж авагч Есүс Христийг мэдлүүлсэн юм а. Бурхан ингэж л ажиллаа хийдэг. Бурханы ажилд ямар нэгэн жижигхэн тиймхэн ч байхгүй. Бүгдийг Бурхан зохицуулсан байдаг, хийж бодож төлөвлөснийхаа дагуу явуулдаг. Харин хүнээс гарах юм бол хүн Бурханаа мэддэг байх хэрэгтэй. Бурханыхаа хайранд хансан байх хэрэгтэй. Бурхандаа найддаг байх хэрэгтэй. Бурханаа мэддэг хүний хуваар Бурханыхаа үгэнд дуулууртай байх хэрэгтэй. Бурханы үгэнд дуулууртай байх арга нь ахалж удирдах байгаа хүнээр дамжиж ирдэг. Тэрийг л бид нар дагаж мөрдчих юм бол, төвчээртэйгээр биелүүлчих юм бол Бурхан агуу ажиллаа хийдэг юм аа. Өнөөдөр та биднийг зойлж авахчгүйгээр орхиогүй яава магтагдах болтугай. Би ингэж хэлмээр байна. Өнөөдөр харь үндэстэн болох биднийг зойлж авахчгүйгээр орхиогүй яава магтагдах болтугай. Бид бол харь үндэстэн. Тамарын адил, Рутийн адил, Батшивагийн адил харь үндэстэн. Гэхдээ Есүс Христийн удмын бичиг дотор энэ 3 харь эмэгтэй нэр орсон явдал нь Бурхан харь үндэстнийг хайрынхаа гадна талд хаяагүй юм аа. Харь үндэстэн ч гэсэн бид нар Бурханы хайрын дотор үлгийтэй байгаа шүү. Тийм учраас бүгдээрээ юу гэж сурах ёстой вэ гэвэл энэ Библи бол Бурханы хосгүй хайрын түүх юм а гэж бид тогтоож авъя. Хосгүй хайрын түүхээс нь хайлгүйгээр, жижиг гэж гололгүйгээр, орхилгүйгээр сурыг зарчмыг хэрэгжүүлээ, үгэнд нь дуулууртай.
Агуу зарчмыг хэрэгжүүлье. За юугаа давтчих. Ахалж удирдж буй хүнээр бурхан чиглүүлгээ өгдөг юм аа. Хайр хүндэтгэл байхад дуулуур байдаг юм аа. Бусдыг хайрлсан шийдвэр бурханы агуу үйлсийн үргэлжлэл болдог юм аа. Та бид үргэлжлэх нь шүү. Та бид дуулууртай байж чадвал, бид зориулалттай шийдвэр гаргавал, бидний гэр бүлээр дамжуулаад, бидний үр хүүхдээр дамжуулаад бурхан гайхалтай зүйлийг хийх болно. Агуу зүйлийг хийх болно. Агуу түүхийг бичих болно. Та нар итгэж гин үү? Бурхандаа найдаж гин үү? Түүнд яваа зам мөрөө даатах, түүнд итгэж найд, тэрээр үйлдэх болно. Зөв шударгыг чинь гэрэл мэт гийгүүлнэ, зүйтэй хэргийг чинь үдийн наран мэт тодруулна гэж хэлсэн. Та нар итгэж гин үү? За тэгвэл бид яг энэ үгийн дагуу явах нь. За тэгээд дүгнэлт нь бусдыгаа тэр дундаа бурханы хайрлан хүндэлж сэтгэлийнхээ хүчээр бусдыгаа тэр дундаа бурханаа хайрлан хүндлэх сэтгэлийнхээ хүчээр агуу захирамжийг нь биелүүлэн үндэстнээ өөрчлөх их үйл хэрэгт идэвхтэй оролцох нь өнөөгийн та бидний үүрэг юм аа. Монгол үндэстнээ бид энэ агуу хайрын түүхээр Монгол үндэстнээ өөрчлөе, шинчлэе. Тэр нь та бидний хажууд байгаа хүмүүс, та бидний эргэн тойрны ахын дүүс, та бидний үр хүүхэд, та бидний найз нөхөд, та бидний албан газар, та бидний хүрсэн харьцсан хүн болгон шүү. Тийм учраас бүгдээрээ Монгол үндэстнээ өөрчлөе, шинчлэе гэвэл энэ түүхийн дагуу бусдыгаа тэр дундаа бүр бурханаа хайрлах хүндлэх сэтгэлээр дагая, бүр найдая. Тэгээд би нэг ишлэл уншаад дуусгая. За энэ ишлэл бол Яваа биднийг одоо зольж авсан гэдэг нэг ишлэл байгаа. Яваа өөрөө зольж авсан нэг нь, Есүс өөрөө бас амиа зольж бидний төлөө амиа өгсөн нэг нь байгаа. Тийм учраас Лук номын 1:68 шинэ гэрээний Израилийн бурхан эзнийг ерөө магтъя. Ард түмнээ тэрвээр зорин ирж золин авсан юм аа гэж хэлж байна. Дахиад хэлье. Израилийн бурхан эзнийг ерөө магтъя. Ард түмнээ тэрвээр зорин ирж золин авсан юм аа гэж. Яаваа зорин ирээд зольж авсан. Зорж ирсэн ирэлт нь Есүс Христ байсан юм аа. Есүс Христ бол бурханы хүү, бурханы хүү бидний төлөө амиа зольсон. Бурханы хүү одоо хоёр дахь ирнэ. Бурханы хүүг ирэхийг та бид нар хүлээж байгаа. Бурханы хүүг ирэхийг хүлээж авахдаа агуу үйл хэргийн нэг хэсэг нь та бид байх болтугай. Есүсийн нэрээр өрөөнд залбирая. Амен. За баярлалаа. Анхаарал тавьж сонссон баярлалаа.